Hey, сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн Christchurch хотын New Brighton Beach дээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цаасан шувуу нисгдэг өдөрлөгийн талаар сонирхуулах гэж байна. Бид үйл ажиллагаа эхлэх цагаас арай эрт ирчихсэн мөн хүмүүс хараахан цугларч амжаагүй байсан болохоор далайн эргийн пирсээр алхаж, далайн эрэгт серфингчид хэрхэн усанд сэлж, давлгаа шүүрч, салхитай уралдаж байгааг харж зогсоход үнэхээр бахархалтай байсан. Нилээн сэрүүн өдөр байсан ч тэдний дуртай спортоор хичээллэх хүсэл мөн халуун сэтгэлийг агаарын болон усны хэм өөрчлөшгүй гэдг нь илт байлаа. Шинэ Зеландийн өмнөд арлын далайн усны хэм 10-аас 22 хэмийн хооронд хэлбэлцдэг мөн салхи ихтэй учраас серфингчид усанд удаан хугацаагаар давлгаанд байхын тулд зориулалтын дулаалгатай усны хувцас өмсдөг нь биеийн дулаанаа хадгалах, усны ирч, салхи, цаг агаарын хүйтэн сэрүүн нөхцөлд спортыг илүү аюулгүй эрсдэл багтай болгодог бахны. За тэгээд өнцөг бодлон бүрээс хуран цугласан цаасан шувуу нисгэх хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж гэр бүл найз нөхдөөрөө цагийг хөвчлөлтөө сайхан өнгөрүүлэхээр өнгийн олон өөр хэлбэр төрстэй хөнгөн туузан анимашн маягийн фигурууд, ромб, дельта, классик хэлбэрүүд бүр 6 метрийн урттай 3D загварын аврах том халим гээд маш олон өнгөлөг нисдэг зүйлс агаарт салхинд зэрэг хийсэж үлэрхэг тэнгэрийг солонгын өнгөөр дүүргэж байлаа. Энэхүү том халмыг мэрэгжлийн нисгэгчид амжилттай агаарт байрлуулж усанд сэлэх мэт хөдөлгөөнийг үзүүлсэн нь олонний анхаарлыг ихэд татсан байдаг. Энэ жилийн өдөрлөгт мэрэгжлийн цаасан шувуу нисгэгч багуудын болон клубүүдийн үзүүлбэр цөөхөн байсан шалтгаан нь ихэнх нисгэгчид олон улсын фестивальд оролцохоор явсантай холбоотой гэж хүмүүс ярилцаж байсан. Шинэ Зеландад амьдрахын нэг давуу тал нь хүмүүс ажил амьдралын балансаа маш сайн барьж чаддаг учраас эцэг эхчүүд гэр бүл үр хүүхдүүдтэйгээ зарцуулах цаг нь чангалтттай байдаг. Тоглоомын талбайд хүүхэд багчуудын тоглож наадах баяр хөөртэй дуу орчныг сэрээдэг бол харин аав ээжүүд нь тэднийг тайвнаар ажиглаж суугаа харагддаг. Энэ нь аз жаргалтай сэтгэл хангалуун амьдралын хамгийн том хүчин зүйл болтго нь дамжиггүй баха. Далайн давлгаа, байгалийн сайхныг харангаа, унших, суралцахад төгс зогтсон нам гүм, тав тухтай орон зай болсон намын сан далайн эргийн эсрэг талд байдаг нь үнэхээр гайхалтай. Далайн эрэг даваа байрласан New Brighton Mall болон бусад худалдааны газруудаар ч мөн ороод амьдсан. Харин бидний замд өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдсэн сайн дурын ахмадын золбоо амьд хөгжмийн хамтлагтай санамсаргүй таарсан. Тэд энгийн нэг өдрийг хөгжмийн хөг хэмнэлээр үнэхээр чимж байсан шүү. Бидний амралтын нэг өдөртэй хамт байсанд талархлаа. Дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баяртай. Yeah.